Сайн мэцгаано та хүн сайхан амарсан уу? Тэгээ өглөөр эзний амьдүгээр эхлүүлцгээе. Хамтдаа залбирая. Эзэн бурхан минь таньда баярлалаа. Бид өнөөдөр дахин шинэ өдөр эхлэж байна. Таны үгнээс уншиж та бидэнд ариун сүнсээрээ зааж зааварлаж өгөөрэй. Бас биднийг хамгаалаарай. Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За бид нар өнөөдөр өглөө Матай номны 20 дугаар бүлгийн 17-аас 12 дугаар ишлэлийг уншаад тэгээд ярилцгаая. Би эндээс уншия. Матай 20:17-аас 18. Есүс Иерусалимод явах гэж байхдаа 12 шаваа дэрэгдээ аваад замдаа тэдэнд харагтун бид Иерусалимод явж байна. Хүний хүү ахлах тахилч нар хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд тэд түүнийг аллахаар ялдаж харь үндэстнүүдэд тушааж тэд нараар доромжлуулан ташуурдуулж цовдлуулна. 3 дахь өдрөө тэр амьлах болно гэжээ. За Есүс Христ Иерусалим руу явж байхдаа тэдэнд би баригдана, доромжлуулна, ташуурдуулна, цовдлуулна, 3 дахь өдрөө амьлах болно гэж хэлсэн байна. Есүс Христ өөрийн 12 дагалдагчаа дагуулад явж байхдаа ирээдүйд юу болох тухай би хэн бэ гэдгээ дахин нотлон дахин бас сануулж энд ярьж байгаа. Түүнийг ахлах тахилч нар, хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд түүнийг алахаар харь үндэстэнд тушааж тэд нараар доромжлуулна, ташуурдуулна, цовдлуулна гэж хэлсэн байна. Библиэлд бас ингэж хэлсэн бэ. Тэд нар атаархсандаа Иесусыг барьж өгсөн гэж. Атаархал хүнийг алддаг юм аа. Иесус Христийг харь үндэстнүүд өгөөд тэднэрээр доромжлуулсан байна. Мөн ташуурдуулсан, дараа нь цовдлуулсан. Гэсэн ч 3 дахь өдрөө амьлах болно гэж. Энэ Иесус өөрийнхөө тухай дагалдагч нартай хэлж байгаа. Иесус зовлон ирж байгааг мэдсэн ч тэр ухрахгүй байна. Тэр намайг аврахын тулд урагшаа алсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Иесус бүхнийг мэдэж байсан ч ерөөсөө ухраагүй. Түүнийг хүмүүс барьж доромжлон зодож яллахаар дээрлхэн гутааж байхад тэр тэссээр байсан. Учир нь тэр биднийг өөрийн амиар ингэж үнэлж цэгнсэн юм аа. Иесус биднийг хайрлаж энэ хүн төрлөختнийг хайрлсан учраас тэр энэ зовлон бэрхшээлийг твцсэн юм аа. Тэр амиа ингэж өгсөн. Өөрөө хүн болж ирсэн. Хүний хүү гэж хэлсэн тэр үнэндээ бурхан боловч хүн төрхөөр ирээд бидний үүрэх ёстой зовлон шаналлыг өөрийн биеэр эдлээд бидэнд хайраа харуулсан юм аа. Тэр бидний зовлонг өөртөө үрсэн. Иесуст ямар ч буруу байгаагүй. Иесус ямар ч буруу зүйлийг хийгээгүй, нүгэлгүй. Харин тэр уруутай миний төлөө шийтгүүлсэн юм аа. Тэр чиний нүглийн төлөө цусаа урсгасан. Мөн тэр таны авралын төлөө өөрийгөө өгсөн юм аа. Та ийм үнцэнтэй гэдэг та өнөөдөр бодоорой. Иесус Христ Бурхны хүүгийн амиар золигдсон ийм л үнцэнтэй гэдгийг Иесус харуулсан юм аа. Иесус өөрийнхөө амийг өгсөн нь нүгэлтэй хүмүүсийн төлөө өгсөн шалтгаан нь энэ Бурхны хайранд байгаа юм. Мөн Иесус Христ 3 хоногийн дараа амьлнаа, 3 дахь өдрөө амьлнаа гэж дагалдагч нартай хэлсэн. 3 дахь өдрөө тэр амьлсан. Энэ бол ялалт байсан юм аа. Үхэж ялдарч үлдэлгүйгээр тэр бас амьлсан юм аа. Иесусийн ялалт биднийг ч гэсэн ялуулах болно. Учир нь нүглээс амьлсан, нүгэлд үхсэн
нүглийн ялыг үрээд амьдсан Иесус Христ шиг бид ч гэсэн нүглийг ялах ялалтыг бид нар амьдралдаа мэдэрч амьдрах болно. Та Иесуст итгэж өөрийнхөө амьдралыг түүнд даатгасан уу? Та хэрвээ итгээг бол итгэж амжаагаа бол та Иесуст итгээрэй. Тэр таны гмийн төлөө өөрийн биеийг золж таныг өөрийн амаар үнэлсэн ийм аврагч юм аа. Амьлал бол үнэхээр ялалтын баталгаа байд юм аа. Бид ч гэсэн гим нүгэл дотор ухаж Иесус Христтэй цуг амьлсан юм аа гэж Библиэд бичсэн байгаа. Тийм учраас би танд Иесус Христэд итгэж түүнийг өөрийн аврагч эзнэ гэж хүлээн зөвшөөрөөрэй гэж би хүсэж байна. Учир нь Иесус үүнийг хүсэж чуулганыг энд байлгад юм аа. Иесус чамд маш их хайртай. Иесус чиний зовлонг ойлгодог. Иесус чиний төлөө замыг бас бэлдсэн юм аа. Иесусыг зүрхэндээ ураад шинэ амьдралыг эхлүүлээрэй гэж би уриалж байна. Иесус биднийг аврахын төлөө нэг ч алхам ухраагүй. Тэр бол биднийг аврах зорилготой байсан. Хичнээн олон удаа маш олон зүйлээр өөрийгөө Бурханы хүү гэдгээ батлан Бурханы хаанчлалын тухай, Тэнгэрийн хаанчлалын тухай ярьсаар байсан. Тэр нэгэн бидний нүглийг уучлахын тулд тэгж цовдлогдсон юм. Иесус бас бидэнд мөнхийн найдварыг өгөхийн тулд тэр амьдсан юм. Эзэнд та итгээрэй. Бас үүнийг дамжуулж хэлээрэй. Хамтдаа залбирцгаая. Хэрв та өнөөдөр Иесусыг зүрхэндээ хүлээж авах бол хамтдаа залбирцгаая. Иесус ээ, та миний нүглийн төлөө зовж амьдсанд баярлалаа. Намайг уучлаарай. Миний зүрхэнд орж намайг шинэ хүн болгооч. Би танд итгэж байна. Таныг дагъя. Иесусийн нэрээр залбирч байна. Амен. Өнөөдөр энэ үгийг уншаад сайн мэдээ болгон найз нөхөдтэй бас яриарай. Иесус тэднийг сонгож дуудан аврах юм аа. Тэгвэл тэр хүмүүс бас эзний баяр хөөргийг амсаж мөнхийн улсад очих, мөнхийн амийн найдвартай амьдрах боломжтой болно. Эзэн таныг өнөөдөр бивээх болтугай.